дөрвөн яг нийтийн тээвэртэй холбоотой төсөл байгаа хгүй. BRT, Таранбай, за Дүүжин тээвэр, за тэгэхэд энэ түнэлийн гарц чинь яг нийтийн тээврийг хөгжүүлэхтэй холбоотой энэ түнэлийн чинь яг нийтийн тээвэр автобус ордог байдлаар стандартыг томилж өгсөн. Тэгэхээр энэ нэгдсэн төслийн удирдлагын газар гэдэг одоо энэ дэр менежментийг зохицуулах алба гэдэг 38 хүн байна шүү дээ. Энэ юу хийж юм? Энэ төсөл дээр одоо ингэ суугаад байж явах хэвээр. Хоёрдугаар бид нар засгийн газрын шийдвэрийг биелүүлэх хэвээр үүрэгтэй нутгийн захиргааны байгууллагын хувьд бол нутгийн захиргааны өөрөө удирдах байгууллагаас бас энэ дээр чиглэл өгмөр. Өөрөөр хэлбэл бид нар Азийн хөгжлийн банк ч юм уу, Европын сэргээн босголтын банкны ажилтнууд биш шүү дээ. Монгол Улсын засгийн газар нь өөрөө нийслэлийн болон улсын төсвөөр гадаадын зээл сүмжээр хэрэгжүүлж байгаа бүх төсөл арга хэмжээг нэгдсэн нэг төсөл нэгтгэе. Бүх салбарын яамд нийслэл гэдэг. Тэгээ бичиг нэрчсэн. Тэгээд энэний дагуу манай нийслэл ингээд зөрөө суугаад иж болохгүй шүү дээ. Уулын доктортой зам төрийн төсөл, гадивч гэдэг юм энэ төслүүдээ нэгдсэн төслийн удирдлагын газар дээр ороод одоо ингээд Таранбай төсөл, LRT төсөл, тойрог зам гэдэг ингээд төслийн нэгжүүд ингээд бие дагаад менежментээ хийгээд явж байгаатай адилхан нэгдсэн байдлаар ингээд удирдаад явбал ядаж хөрөнгө мөнгө, санхүү, дээрээс нь цаг хугацаа хэмнэ шүү дээ. Би зүгээр жишээ татъя. Эднийх уул нь төсөв оронтой санхүүгээ хэмнэх ёстой байгууллага. Нодлон жилийн 2025 оны төсөвт 157 хүнтэй 12.5 тэрбумын төсөвтэй байгууллага. Өөрөөр хэлбэл нэг хүнд 87 сая төгрөг ногдож ирсэн. Одоо сая 15%-аар төсвийг буулгах ёстой. 9%-аар оронтойгоо буулгах ёстой гэдэг. Тэгээ 9%-аар оронтойгоо буулгах ёстой байдал чинь төсөв нь 1 тэрбумаар нэмэгдээд ороод иж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө манай хариуцахгүй гэдэг энэ төсөл ингээд суугаад байдаг. Одоо ингээд хариуцсан хүн байхгүй. Ядаж төвшин жаргал захирал нь байдгүй болвол хариуцын 5 алба байна шүү дээ. Энэ 5 албанаас хүн байж болдгүй юм. Энэ 5 албаны одоо менежментийн албаны дарга нь хайцсан, дотоод хяналт шалгалт нь хайцсан, олон нийттэй харьцах захиргаа удирдлага, дээрээс нь төслүүдийн удирдлагын зөвлөл гэдээ бас байж шүү дээ. Эдгээр усууд нь энэ яг нийтийн тээврийн стратеги хөгжлийн бодлогын баримтчиг орж ирж шүү дээ. Нөгөө төслүүдээ бүгдийг хамран захирна гэдэг, төсөв нэмэгдээд байдаг, хүн нэмэгдээд байдаг. Тэгээ би сая асуулаа л да танах хэд буусан гэсэн манайх 157 байж байгаад одоо 15 хүнээ сая чөлөөлсөн гэж байна. Тэгээ ингээ үзэхээр 13.5 тэрбумыг нэг хүнд ногдуулах юм бол 150 сая төгрөгийн төсөвтэй нэг хүнд тийм төслийн нэгж байна шүү дээ. Тийм одоо нөгөө үрлэгэн буюу тийм яг үнийг хэлэхэд ийм дэндүү одоо жоохон том данхайсан бүтэж байгаа юм шүү. Тэгээд тусдаа доктортой зам тээврийн төсөлгээд байж идэг. Зөвлөх баг гэдээ байж байгаа. Жишээлбэл метрон дээр бүхэл бүтэн 157 тэрбум төгрөгийн зөвлөх баг ажиллаж байгаа шүү дээ эдний багт. Тэгээ ийм учраас би бол энэ бодлогын стратегийн баримтчгээ салбарын сайдаар нь батлуулад энэ одоо нэгдсэн төслийн удирдлагын газар нь ажиллаа хий. Тэгээд хамт оруулж ирээд бусад одоо түрүүн дээр ануужин төлөөлөгч хэлж штэ манай ийм зүйлүүдийг ажлын хорон дээр тусгаа гэдэг. За тэгээд тэрийг нь тусгуулад тэгээд тусгуулсан батлагдсан хуулбарыг харин иргэдийн төлөөлөгчдийн хурал бодлогын баримтчгээр батлаад тэр батлагтаа яаж хэрэгжилтийг хангуулах уу гэдэг том тогтоолтойгоо хамт орж ирээ гэсэн ийм зарчмын саналын зөрүүтэй юм хэлмээр.